Минь төрөө үзэгчтэй за энэ цагийн дүр нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг бид за Hub Innovation Center-с та бүхэнд хүргэж байна. Бид энэ удаагийнхаа зочноор нэгэн өргөмөц сонирхолтой компанийг төлөөллийг урьсан ба тэгэхээр XR технологи суурилсан шийдлийг санал болгодог тийм ээ ийм компани Aptec гэдэг компани байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр компани талаар танилцуулаач хизээ үүсгэн байгуулагдсан бэ? Бас үүсгэн байгуулагдаад нэлээд олон бас 2 3 жил үү? Тэрнээс илүү юу? 5 жил. 5 жил. 2018 онд найзтайгаа сургуулаа төгсөөд тэг ингээд ийм VR, AR гэдэг ийм шинэлэг технологи гэдэг юм байна те. Энийг ингээд хөгжүүлээ, энэ суурилсан сервис үзүүлээ гэдэг 2018 оны 4 сард эхэлжсэн. Одоо барыг 5 дахь жилдээ явж байна. Манай компани яг юу гэдэг вэ гэхлээр XR буюу Extended Reality гэдэг технологи байгаа. Одоо монголоор бол өргөдгсөн бодит байдлаар орчуулдаг. Энэ дотор нь болохоор ахаад өөр нэг 3 технологи багтааж байгаа. Тэр нь болохоор VR буюу Virtual Reality, AR буюу Augmented Reality, MR буюу Mixed Reality гэх 3 технологи. Энэ 3 технологид нэгсэндээ суурилсан хөгжүүлэлт хийдэг. Нөгөө талаасаа бизнесийн байгууллагуудад зориулсан шийдэл, solution, сервис санал болгодог team компани байна. Ерөнхийдөө VR технологи бол олон улсад тийм ээ дэлхийд ингээд хөгжөөд хиймэл оюухан бас ингээд нэлээд хөгжөөд хурцтай явж байна л да. Бараг бүх салбарт нь нэвтэрсэн гэж хэлж болохоор Монгол ер нь яг энэ хөгжил хаа байна? Дөнгөж хэлж гин үү? Яаж гин? Яг том зүгээр аваад хөгжлийн хувьд бол бүгд нэг гараас гарч байгаа. За Монголд бол бидний мэдж байгаагаар нэг 6-аас 7 жилийн өмнөөс ингээд компаниуд ганц нэгээрээ байгуулагдаад ингээд явж исэн. Ингээд хөгжүүлээд ирсэн. Одоо бол ерөөхдөө Монголын салбарт яг VR технологи хөгжүүлж байгаа, энэ дээр суурилж бизнес хийж байгаа тийм байгууллагууд бол нэг 10 гаруй байгаа болов гэж бид харж байгаа. Тэгэхээр нэг 5 жилийн хугацаанд хөгжүүлсэн. Яг мэдээж дэлхийн хөгжилтэй харьцуулахад бол одоогийн хэмжээнд бол бид нар тодорхой хэмжээнд тодорцсон явж байгаа. Гэхдээ нөгөө нэг бүх зүйл хавтгай болсон учраас биднэрт ресурсууд нь нэг учраас яг тийм хол зөрүүтэй зүйл байхгүй гэж хэлж байна. Миний сонсноор та бүхэн юу гэдэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тийм ээ юу гэдэг аялах, зугаалах боломжгүй юм хүмүүст яг энэ VR технологиор дамжуулаад тийм ээ ингээ яг бодит орчинд нь очсон тийм мэдрэмжийг өгөх зүйлүүдийг хийж байгаа гэж сонссон. Улаанбаатар хот, Архангай аймаг ч гэдэг юм уу. Энэ талаараа бас дэлгэрэнгүй тайлбарлая. Тий. Яг манайх болохоор манай компаниас өөрөөс явуулдаг үндсэн юм 3 том прожект төслөөдөг гэж хэлж байна. Хажуугаар бидэд бас харилцагчдын прожектууд гэж байгаа. За манай компаниас үндсэн 3 төрлийн прожект үүдэг. Тэрний нэг нь болохоор виртуал өв соёл гэдэг төсөл байгаа. Тэр нь ямар зорилготой вэ гэхээр ерөнхийдөө нөгөө нэг соёлын үнэт үүдийг байгалийн дурсгалт газруудыг виртуалаар хадгалж авч үлдэх. Нөгөө талаас виртуал аялал жуулчлалыг илүү спортлох дэлгэрүүлэх зорилготой. Музей болоод байгалийн үйлчлэлийн газрууд, түүхэн дурсгалт газруудыг бид нар 3 жил виртуалаар хийгээд нэгцэн платформ болгож байгаа. Тэр нь VR Nomad гэдэг юм байна гэдэг. Нөгөөх нь болохоор виртуал боловсрол гэдэг төсөл байна. Тэр нь ямар зорилготой төсөл вэ гэхээр шинжлэх ухааны суурь хичээлүүдийг яг одоо ингээд эн чинь технологи ерөнхийдөө яваад байдаг. Гэтэл манайг харамсалтай байна. Манай Монголд нөгөө нэг юм шинжлэх ухаанаар сурж байгаа хүүхдүүдийн цаа хүмүүсийн цаа айгүй цөөхөн байдаг байхгүй. Гэтэл тийм сонирхгүй байна. Тэрийг тэгэхээр нөгөө нэг аж шатандаа магадгүй ингээд алдаа байна вэ гэхээр яг тэр хүүхдүүдийг нөгөө багаасаа суурийг нь тавьж яхад нь сонирхуулахгүй байна гэж бид нар үзээд тийм шинжлэх ухааны суурь хичээлүүдийг бид нар яг юм анх үзэж яхад нь VR-аар сонирхолтойгоор хийх юм бол хүүхдүүд сонирхгүй болов гэдэг ийм зорилготой төсөл байна. Ингээд таад ингээд тэ сандал дээр ингээд хөлүүлцэнтэй ингээд хэдэн сар ингээд сууж ингээд удаа тэ ямар байна гэд асуус авах. Бид бас ер нь локдаун хэцүү байсан тэ бид чиг найзуудтайгаа уулзах чадахгүй, нийгмийн харилцаа байхгүй ингээд нэг газараа байгаад хэцүү байсан гэсэн чинь тэгээ надад тэр залууд манай залууд төрсэн мэдрэмж нь юу гэхээр ингээд 1-2 сар л ингээд бид нар гэртээ суухад те ингээд ментали болон физикли айгүй юм хэцүү юм чинь те 1-2 жил те 20-30 жил ингээд гэртээ байсан те гэрээсээ гарч чадахгүй байгаа юм тусгай хэрэгцээтэй хүмүүс ямар байдаг болоо те тэгэхээр хэдүүлээ ингээд өөртөө хийж чаддаг ямаараа тэр хүмүүст ингээд яг юу хийж үзхийг хүсдэг хамгийн их хийж үзхийг хүсдэг зүйлийг бүгдээр ингээд хийж өгөө гэдэг ийм санаа гаргаад тэр маань ингээд бид хөгжүүлж авч байгаад Little Happiness гэдэг нэртэй тийм нийгмийн төсөл болгоод тэгээд бид яг ийм 4 одоо тусгай хэрэгцээтэй хүмүүсийг сонгож аваад тэгээд тэр хүмүүсийг яг ингээд юу хийж үзхийг хүсэж байгааг нь хамгийн хийж үзхийг хүсэж байгаа зүйлийг бид нар өөрсдөө манай багийнхаа явж зураг авахыг аваа тэгээд ингээд хөгжүүлээ тэгээд ингээд тэр тухайн хүмүүстэй ингээд үзүүлсэн team case. Бидний ингээд одоо physically бид нэр limited байдаг байхгүй хязгаарлагдсан. Одоо чинь та бит хоёр ингэж байж байгаа. За ахлаа 5 бүгд орчих гэвэл те. Ингээл унаа өсөх мөсгөл хэдэн өдөр зардал болно. Гэтэл эн чинь limited очих. Бид нар мөнгө байхгүй л яах вэ те явж чадахгүй, унаа авахгүй л явж чадахгүй. Гэтэл VR-аар бид нар алтай 5 бүгд хүснээрээ те бүр ингээд алтай 10 богдч гэж хийгээд шууд зүгээл те хэдхэн секунд өдөр тийж очих боломжтой байхгүй. Тэгэхээр
хамгийн том давуу тал нь энэ гэдэг маань ковид үеэр бид соёлын амтай хамтраад бид виртуал үс хоёр төслөө хэрэгжүүлсэн. Тэгээд одоогоор бид 4 аймаг нэг 7 музей хэмжлэгийн газруудыг тэгээд бусад байгалийн туршлага газруудыг виртуал төр болгоод VR номадик цэг юм ингээд тавьсан байгаа. Цаашдаа энийг бид илүү юм өргөн платформын сүлжээнд оруулаад яг юм Монгол орныг бүхэлд нь хамарсан юм Монголын байгалийн үндэслэн газрууд, түүхэн тусгал газруудыг хадгалж авч тэрийг ингээд туризм хэлбэрээр үзүүлэх зорилготой. Нэг талаасаа туризм, нөгөө талаасаа чинь бидний ингээд соёлын өвөд хостаад байгаа тий. Одоо чинь ингээд хүн чулуунууд ингээд дээр нь юм зурцсан байх чинь гэж юм уу. Хамгийн тооч нь одоо байгалийн түүхэн музей ялж бидэд авч үлдэж амжаагүй байл. Одоо яг халуун сэдв бол санхүү эдийн засгийн сургууль байна тий. Энд чинь ингээд нэг талаас ингээд хотын соёл болчиход идэг. Гэтэл ингээд бид нар хадгалж авч үлдэхгүй нураа цаа. Гэтэл тэрийг бид нар виртуалаар хадгалж авч үлдэх боломжтой байхгүй. Тэгээ виртуалаар хадгалж авч үлдээд магадгүй 200 жилийн дараа ийм байсан юм аа гэж хажууд нь очсон юм шиг үзэх боломжтой. Тийм бас зорилготой гэсэн үг. Ерөнхийдөө яг мэдрэмжийн хувьд ямар ах бол та яг тэрийг хэлж өгөөч. Хүмүүс яг юу гэж ингээл яасан юм шиг болт юм бэ гэл тэ. Бодтой бас мэдрэмж авахгүй байлгүй дээ ч гэдэг юм уу. Магадгүй үзээгүй хүмүүс тэгж сэтгэж ээж магадгүй л дээ. Тийм. Ийм анх үзэж байгаа хүмүүс бол аюу гоё байдаг. Тэ ингээд яг очсон юм шиг. Яагаад тэгэхээр угаасаа тийчээ очиод зураг авцсан тэ. Эсвэл бүр очсон юм шиг хийцэн учраас хүмүүсүүд маш гоё сэтгэж байдаг. Тэр нь бол ихтэй их хараа зүй байдаг байхгүй. Ер нь бол virtual reality гэдэг үгийг ингээд задлаад үзэхээр жоохон сонир Монгол руу буулгахад хиймэл бодит орчин гэж л байдаг байхгүй. Хиймэл хэрнээ бодит тий ягаад хиймэл хэрнээ бодит байгаа даа буюу virtual бодит орчин чинь өөрөө VR чинь өөр ямар зорилготой вэ гэхээр хиймлэр бүтээсэн тэр орчноо яг бодиттой юм шиг мэдрүүлэх гэж хичээгээд байгаа юм л байхгүй. Маш энгийнээр тайлбарлавал тий. Одоо жишээ нь одоо ингээд нүдэн төсөөлөлд та хоёр ингэ сууж агаад за би одоо таныг Amazon-ы ширэнгөд аваачих чи тий. Тэрийг би ингээд virtual-аар хийж дээ юм. За тэгмүүд би ингээд Amazon-ы ширэнгөө ингээд virtual-аар хийчлээ тий. Тэгээд за таныг би ингээд амтаас VR-аар зүүлгэлээ. За ингээд зүүлгэсэн чинь та ингээд хараа 100% эхлэе ингээд нүдэн ингээд харсан чинь ингээд хаашаа харсан ингээд Amazon-ы ширэнгөө байна тий. Навч мавч тий. Тэг чи ингээд сарамгч манамгч. За тэгмүүд та ингээд хараа зүүл итгэх байхгүй. Вау ямар гоё. Ер нь бол хамгийн гол ажилдаг зүйл нь хараа зүүх байхгүй. Ягаад тэгэхээр хүний нүд чинь нөгөө нэг тархинд шууд мэдээлэл дамжуулаад нүд юу харна тэр нь тархи итгэдэг. Тэгээд нөгөө нэг хүмүүс ч юм тэнцвэрээ өндөрт байгаад тэнцвэрээ алж байгаа шиг өдөр төрдөг ч юм уу те. Тийм үйл бол. Тэнгууд за хараа 100% ингээд за та ингээд Amazon-д очичлаа те. Вау ямар гоё ингээд байдсан чинь хажууд ингээд нөгөө хүмүүс яриалтай машин сигналдаа л байвал бодиттой биш болчих шүү дээ. Тэнгууд бид ингээд чихэр зүйлэх чинь. Тэнгууд чихэр зүйлгсэн чинь ингээд нөгөө нэг Amazon-ы чинь ингээд сонсогдох байхгүй те. Навч овчин ингээд тэжээ нөгөө нэг сарангч маань орчин дуурал шоу муу жирэл. Тэнгууд энэ чинь одоо сонсох зүнтэй сонсох мэдрэмжөө би яг Amazon-д очичлаа те. Тэнгууд ингээд байдсан чинь тий хөрх одоо ингээд цаашаа ингээд явж байгаас тий хөрх юм тэнгууд тэгээ байдсан чинь ингээд нэг хүн таныг бариад бол тий эсвэл ингээд утсан буцаа ингээд байдал нэг юм тэгчүүл яхав тэнгууд хөрх мэдрэхүүн хувьд бас байж боломжтой. Одоо тэнцээ байгаа одоо Amazon-ы ширэнгэн тач чинь бард ч юм уу тий ингээд хурж үзэх боломжтой. Хөрөнгөд нөгөө барчин хариулт үзүүлдэг. Таны гаранд чинь ингээд мэдрэгддэг. Яг тэрийг яаж хийж байгаа хараа. Тэрийг одоо би тань тайлбарлана. Тэгээд тэгмүүд гаран чинь мэдрэгдэн. Тэр барчин ингээд таны ингээд ийшээ цохох юм бол тэр чинь мэдрэгддэг ч юм. Эсвэл тэр ингээд ширэнгөө халуун юм чиглэх байх юм бол халуун чиглэх нь тань мэдрэгддэг. Хэмжлэн ингээд хөрх мэдрэхүүн хувьд хүрсэн. За бараг л төгсөлчод бас тий. Гэтэ нөгөө нэг одоохондоо яг VR технологи хурж чадаагүй 2 мэдрэх байгаа. Тэр нөгөө нэг амтлах, үнэрлэх гэдэг 2 мэдрэх. Яг одоо чинь би танд Amazon-ы жимс яг нь банан амталж болно. Гэхдээ ингээд тэр чинь VR дотроо амталж байгаа чинь шууд мэдэрдэггүй. Үнэрлүүлж чадахгүй байна. Гэхдээ бусдаараа бол сонсох, харах, хөрөх гэдэг мэдрэхүүнүүдийг тэр хиймэл орчны бодит юм шиг мэдрүүлнэ гэдэг чинь өөрөө энэ нэлийн төгсөн байна гэсэн үг байхгүй юу? Хөрхийг яаж мэдрүүлж байгаа юм та асууад байгаа тийм. Хөрхийг мэдрүүлэхийн хувьд болохоор технологийн шийдэл нь аль үжи одоо гарцсан хэрэглэгдэж явж байгаа. Ийм haptic suite гэж байдаг. Haptic globe буюу бэлэнүүд. Буюу одоо та ингээд бэл өмс чинь, хувц өмс чинь тэгмүүд та ингээд гараараа нэг юм амьтанд хүрлээхэд яг тэр хурж байгаа мэдрэмж чинь тэр бэлээ чинь танд өгнө. Одоо энэ чинь ингээд даралт өгнө шүү дээ. Даралт мэдрэгдэнэ. Одоо та ингээд бодит орчин дээр ингээд алим атхаагүй ингээд гарна ингээд юм түлхэлт өгөөд юм болдог шүү дээ. Яг VR дотор атхаад яг тэр түлхэлтээ чинь өдөрлөө яг алим атхаад алим атгах байгаа юм шиг өдөрж өгнө гэсэн. Haptic suite буюу тэр хувцас нь яадаг вэ гэхээр ингээд яг одоо бүх энэ чинь мэдрэгчүүдтэй тэг ингээд таны та одоо чинь ингээд VR дотор ингээд тулалдж байгаад энэ чинь буудвал энэ чинь өвдөлтийг бүр мэдрүүлдэг. Өвдөлтийг мэдрүүлдэг. Тэгээ ингээд халах юм бол халаад халуун мэдрүүлдэг, хөрөх юм бол хөөд мэдрүүлдэг. Тим шийдэл нь гарцсан одоо аль үжээ ингээд хэрэгдээ явж байгаа учраас яг юм бодит мэдрэмжийн хувьд бол
бүр л илүү ойртой байгаа буюу одоо нэг виртуал тэг хиймлэр бүтээсэн орчин тэг бодит одоо бидний байгаа физикал орчны нэгс зааг ялгааг ингээд баг арилгах гэдэг нэг үг шүү дээ. Тэгээ тэрлүү бол яг ерөнхийдөө бол төхөөд явж л байгаа. Тун ер нь ойрхон байгаа. За алхаа явж болно дотор ойрч байгаа. Ойрч жагаад одоо ингээд коллектор орцсон уу? Орцсон. За одоо ингээд чигээр ингээд юм кордор харагдж байгаа. За тэрлүүгээ чиглүүлж жагаад одоо энийгээ дэлгээд урагшаа яваа. Үлээ шүү. Явж байна уу? Аа. За одоо ингээд шууд алхаа явж ирсэн байхгүй юу? Энд шууд шат байна. Шат байна өөр. Энд бас шат байна. Ингээд доор нэг юмнууд байна. Доошоо буучих. За. Доошоо тэрлүүгээ тэгж явах гэж. Одоо ингэж доошоо тэрлүүгээ харж агаад энийгээ дэлгээд урагшаа явчих. Энийгээ дэлгээд коридор руу гоо шүү дээ. Яна. Хаал гонгож байна уу? За одоо яваад. Одоо ингээд хөлийн удирдлагыг гатаа авч байгаа гэсэн. Тэгээд одоо цаана нэг юм дэлгэц зогоож удирдлагын дэлгэц тийшээ ойрлоод очив. Танад юу нэг одоогоор хичнээн залуучууд ажиллаж байна тийм ээ. Тэгээ ингээд таны юу яриаг ингээд сонсохоор энэ технологи одоо энэ аливаа ажлыг хийхэд нэлээд зардал мөнгө их гардаг юм шиг. Эргээд нөө таних мэдээж л одоо бизнесийн байгууллага учраас ашиг орлого юу хэр байдаг бол тийм. Тийм бид одоо яг 5 дахь жилдээ төгсөртэй үйл ажиллагаа явуулж байгаа. Ингээд жирийг ашигтай байгаа гэсэн. Бидний анхны зорилго болохоор стратегийн хувьд яасан бэ гэхээр B2B, B2C гэдэг хоёр маркет байгаа тийм. Тэрнээс бид нар ярилцж байгаа. За ер нь бол тухайн үед яг анх эхэлж байхад нөгөө нэг 18 онд энэ технологийн масс хүмүүс мэдлэг муу байсан учраас тийм. За арай илүү ойлгох боломжтой ингээ мөнгө төлөх боломжтой байгаа нь бидүүлэхлээр B2B буюу ингээ бизнесийн байгууллагууд сервисүүлж эхлэе. Тэгээ ингээд явандаа хөгжөөд гэхээр B2C хэрэглэгчийн зах зээл рүү орё гэдэг стратегээр явсан. За тэгж явж байгаад одоо бид нар 80 гаруй харилцагчтай. За олон улсын байгууллагууд, төрийн байгууллагууд, соёлын яам гэдэг ч юм уу те. Одоо харилцааны Монгол банк, за Нүүб одоо бид нар англи хэлчинтэй хамтарч ажиллаж гэдэг ч юм уу ингээд 80 гаруй харилцагч нартай би одоос нэг солиушнаа санал болгоод ингээд хамтран ажилласан. Явж байгаа. Хүний нөөцийн хувьд тэгэхээр нэг бас жоохон томоохон чаленжуудын нэг болоод байгаа. Яагаад тэгэхээр энэ чинь юм шин технологи манай дээр тэгж хөгжүүлдэг одоо яг тэр чиглэлээр мэрэгсэн хүн бэлддэг сургууль байхгүй. Байх чинь. Одоо бид ингээд шүтээс ч юм уу ингээд зарим сургуулиудтай хамтарч байгаа гэрээ байгуулад тэр чиглэлээр хүмүүс бэлдэхтэй. Тэр хүмүүст ингээд сургалт өгөх тэр хүмүүсээ дадлгажуулах талаас нь бид нэг ингээд цаана хамтарч санамжтай гаргаж зураад ингээд хамтран явж байгаа. Одоо ингээд зарим сургуулиудад ингээд бас VR-ийн ганц нэг ингээд юунууд нэмэлт хичээлүүд ч юм уу ингээд ороод ингээд эхэлж байгаа. Саашаалтай. Тэгэхээр хүний нөөцийн хувьд бидэд өөрсдөө нөгөө хүмүүсийг бэлдэж авах гэдэг асар их зүйл байна. Тэгээд тий заах тий тэгэхээр тэр маань жоох ингээд цаг хугацаа авдаг. Зардал эргээ кост болдог тий. Гэхдээ маа дээр одоо яг ийм VR-аар чиглэл рүү явтайс юм мэрэгшээд нэг багада 2-3 жил ажилласан хүмүүс байгаа. Одоо бид нэг 10 гаруй залуучуудаас бага бүрдүүлцэг ажиллаж байгаа. Тэгэхээр яг ингээд технологи шинжлэгдээд хурдтай өөрчлөгдөж байна. Бас та бүхэн ч гэсэн дагаад одоо юу гэдэг бас ингээд хөгжих юм одоо шаардлага тулгардаг байх л та. Энийг бас яаж одоо зохион байгуулж чинь тийм ээ. Тий, ер нь одоо нөгөө нэг тийм үг гарчаад дэлгэмэл болчиход байгаа шүү дээ. Хуучин бол ингээд хүчтэй нөхчүүгээ гэдэг байсан тий. Одоо компани дээр бизнес дээр ч гэсэн тий. Гэтэл одоо болохоор аль хурдтай нь тий том жижиг хамаагүй бүгдийг барьж иддэг болсон юм. Тэгэхээр ялчгүй одоогийн бизнесүүд тэр цэма технологийн бизнесүүд нөгөө нэг хурд гэдэг зүйл айгүй чухал болчиход байгаа. Тэр цэма одоо сүүлийн яг ковид үеэр чи нөгөө нэг технологийн хөгжлийг бүр илүү хитгэн хурдцсан. Тэнгүүд тэр болгоныг маш хурдан хүлээж аваад тэнд нь нөгөө нэг тааруулаад бидэд өөрсдөө хөгжүүлэлтэй ихтэй бага хөгжүүлэх за solution хэрэглээс хандж чийлүүдээ бас хөгжүүлэх гэдэг зүйлсүүд байгаа. Тэр болгонд бид нар байнгын нөгөө маркеттэй зах зээлийнхаа апдейтыг аваад тэнцэнэ ингээл юу болж ин тэр зүйлсүүдийг бид нар өөрсдөө судлаад тэрэндээ зориулсан одоо шинжилгээ апдейтүүдийг хийгээ явж байгаа. Тэрний нэг кейс бол одоо сүүлийн бид нар илүү юм AR-ийн одоо augmented reality технологид суурилсан үйлчилгээ сервисүүдийг компаниас санд болгож байгаа. Яагаад гэвэл нөгөө нэг хэрэглээний хувьд VR маань нөгөө нэг зөвхөн төхөөрөмжтэй байж илүү cool гоё болоод тэ. Гэтэл AR маань болохоор илүү олон хүнд хүрэх боломжтой би нөгөө smart device ухаалаг утсаар нь ашиглах боломжтой учраас илүү олон хүн ашиглаад байгаа. Тэгэхээр сүүлүүд яг юм AR суурилсан одоо юм хэрэглээнүүд зүйлсүүд маш их болж байгаа учраас бид нар компаниуд бас одоо чинь AR нэрээ утас гэдэг ч юм уу брошюр гэдэг ч юм уу те AR урилга гэдэг ч юм уу гэвчлэн ингээд юм
шийдлүүдийг санал болгоод одоо ингээд ажиллаж байгаа болоод байна. Компаниуд бол яг мэдээж ингээд тодорхой хэмжээний мэдээлэлтэй ч юм уу тийм ээ ингээд байгаа. Иргэдийн хувьд ер нь ерөнхийдөө энэ одоо технологийн шийдлүүдийг тийм ээ эдгээр зүйлсийг ер нь хэр одоо ойлгож хүлээж авч иргэдийн боловсрал одоо мэдлэг ямар хөө төвшөнд байгаа бол тийм. Тэрийг бол яг бас жоохон хэцүү гэж хэлж байна тийм. 18 он анх эхэлж байгаа бүр хэцүү байсан. Сая мэдээж 2020 онд Facebook метавал метаверс эмгдэг болсноос хойш ер нь бол яг харьцангуй масс бол мэддэг болсон тийм. За VR гин гуцааны юм байдаг дарын шилжүүдийг юм тоглоом. Одоо ер нь бол ихсэн тоглоом гэж ойлгодог хүмүүс тийм. Яалтч яг VR технологи өөрөө хамгийн хэрэглэж байгаа маркетинг тоглоом үнэ л дөө. Гэхдээ яг VR virtual reality технологи VR augmented reality гэх технологи харахад энэ бол тоглоомноос гадна маш олон салбарт бенефит өгдөг технологи тийм. Эрүүл мэнд байж болж байна, боловсрол байж болж байна, үйл хөдлөх байж болж байна, entertainment байж болж байна, event байж болж байна. Тэгэнгუთ яг ингээд ерөнхий юм массын мэдлэг бол за нэг юм шил байдаг, тоглоом байдаг гэдэг л мэдлэг байгаад. Ер нь сүүлийн 2 жил бол харьцангуй ерөнхий мэдлэгтэй болсон. Гэхдээ яг юм сайн бүгнгүүдэд мэдж ийнүг бол бас жоохон хэцүү. Компаниуд дээр ч гэсэн бас ер нь ойролцоо ялгаагүй дүр зураг харагдаж байгаа. Учирдаг төвлөлтэй юм. Тэгэхээр та түрүү хэлсэн боловсролын салбарт нэмээ яг энэ шинжлэх ухааны энэ одоо юун дээр энэ юугаа хэрэгжүүлж байгаа гэдэг ерөнхийдөө ямар үр дүн гарсан бэ? Мэдээж хүүхдүүдийн хувьд маш их одоо сонирхолтой зүйл байсан байх гэж бодож байна. Бидний сургуулиуд дээр ерөнхийдөө бол тест хийж үзсэн. Тэгэнгუთ яг ингээд нөгөө нэг VR үзсэн хүүхдүүдийнх нь нөгөө тийм хичээлээ үзсэн хүүхдүүдийнх нь ой санамж тогтож үлдэх байдал нь нийтхэн илүү шин байх жишээ. Тэгэхээр нөгөө нэг илүү үр дүнтэй байх боломж нь өндөр болоо явчихж байгаа. Яг баад бол тийм гадны бол аяг тийм хийцэн одоо ингээд бүр ингээд ангийг 2 хувааж байгаа тий 2 бүлэгт хувааж байгаа нэг нь уламжлаад нэг нь VR үзээд бүр ингээд шалгалтын үр дүнгээ үзсэн тийм статистик тоонууд бол аяг их зөндөө байгаа. Ерөнхийдөө одоо энэ технологийн шийдлүүдийг сүүлийн үед олон улсад хараад хахад эрүүл мэндийн салбарт, анагаахын салбарт маш их одоо түлхүү ашиглаж байна. За манайх бол одоо энийг дөнгөж бас нэвтрүүлэх гээл ингээл оролдож байгаа юм шиг харагдаж байна л да. Ер нь та бүхэн анагаахын салбар руу ч юм уу эрүүл мэндийн салбар руу одоо энэ технологид нэвтрүүлээ чи юм уу хамтрыг гэсэн юм одоо зорилт байдаг болов уу? Хамгийн тод жишээ ковидын үеэр сая VR дээр ямар ч хэлсэн бэ гэхээр яг хүмүүс гэртээ байсан те. Тэнгуут нөгөө ингээд фитнест явдаг байсан хүмүүсээ фитнес наагаад, йогт явдаг байсан йог наагаад. Тэ ингээд нөгөө темп наалдаж эхэлж байгаа эрүүл амьдрал юм. Тэнгуут VR-ийн фитнесүүд болон юм йогийн аппууд аягүй гарч ирсэн. Медитейшний аппууд маш их гарч ирсэн. Тэр төхөөрөмжгүй бас болно гэсэн үг үү? Тэр нь төхөөрөмжтэй байж ажил та. Гэтээ тэр нь нөгөө нэг илүү бодиттой нөгөө төр нэлгээдээ нөгөө хөрөлцөх болон харах сонсох дээр илүү нөгөө бодиттой нөлөөлж байгаа учраас хүмүүсийг бүр илүү ингээд сайн актив байлгаж бас яг ингээд зориултын мэрэгжлийн багштай бие дотроо тэгээ ингээд хүмүүсийг тасглаа хийгээд тим кейсүүд аягүй их байгаа. Дээрээс нь одоо спортын салбар руу бас их орж байгаа. Спорт таквондо ч юм уу те талбайн теннис ч юм уу спорт руу орж байгаа гэх жишээний тим тохиолдлууд их байгаа. Бид эдгээр болохоор бидэд одоохондоо ерөнхийдөө илүү эрүүл мэндийн салбарууд руу чиглэж байгаа ч юм. За бидэд одоо сүүлийн нэг кейс нь болохоор бодор Марсви гэдэг төсөл байгаа. Тэгээд Марсви төсөлтэй хамтаад бид нэр яг тийм эрүүл мэндийн одоо тэр говьд Марсын симуляшн дээр тэр нөгөө даалгавар гүйцэтгэх олон улсын багийн хүмүүс зориулсан тийм эрүүл мэндийн дээр даалгаврыг энэ VR дээр хийх гэх юм. Тим чиглэл дээр бас бид одоо хамтарч ажиллах гэдэг ингээд хамтаа ажиллагаа бүрдүүлсэн ингээд явж байгаа гэдэг ч юм уу. Тиймэрхүү тохиолдлууд бас байгаа. Тэгээд магадгүй одоохондоо бас нэг эрүүл мэндийн сургуультай бас хамтарч ажиллана гэж зүгээр ярианы төвшин техник хэлж дийлгээд явж байгаа. Ерөнхийдөө ингээд та дурдаад хаар энэ технологийн шийдлүүдийн ерөнхийдөө эерэг талыг ярьж шүү дээ тийм ээ. Сүрэг тал мэдээж байгаа одоо юу байдаг бол энээс яаж бас сэргийлэх ёстой вэ? Сүрэг тал дэмэдэд байгаа. За VR дээр хэдүүлээ ер нь хүмүүс их мэдүүлж жишээ аваа ярьч тийм. VR дээр болохоор сүрэг тал нь яадаг вэ? Удаан хэрэглэхээр нүдэн жоохон муу байдаг тийм. Дээрээс нь motion sickness гэж юм байдаг. Motion sickness гэдэг яг нийтлэг тохиолдог. Тэр нь яадаг вэ гэхээр ингээд нөгөө нэг одоо та ингээд энэчнээ сууж байгаа ч гэсэн ингээд VR-а зүгээд ингээд урагшаашоо яваал гүйч хараагаал ингээд юм бол хүн толгоо нэг дотор нь хойрогдөг. Хамгийн түрүүнд. Дотор нь хойрог. Тэгээ ингээд толгоо эргээд сүлдээ хэрэг тэр нь ингээд бодох юм бол толгоо өвддөг ч юм уу. Тийм кейсүүд байгаа. Дээрээс нь нөгөө нэг магадгүй бага насны хүүхдүүд бол жоохон addicted болтой. Донтох тийм магадлал байгаа учраас тэр зүйлсүүдээр бол ерөөдөө шийдлүүд бас гараал явж байгаа. Та бүхний цаашд тавьж байгаа зорилт юу бол тийм үү? Одоо нөгөө хүмүүс
хоёр амьдралын юм аягтай болох гэдэг хайбрид те физикли амьдралын нэг амьдрал дижиталын амьдралын амьдрал виртуалын амьдрал одоо нөгөө яриад байгаа метаверс гэж яриад байгаа те амьдрдаг бид нар дижитал орчинд ч гэсэн одоо ч гэсэн бид нар ер нь дижитал орчинд амьдарч байгаа шүү дээ. Ер нь бол Facebook те бид нар Twitter, Instagram гэж бүгд л бидний физикл биш нэ тийч бид нар ингээл өөрийгөө илэрхийлээд хүмүүстэй коммуникашн хийгээл те бизнесээ явуулаад ингээ ажиллаж байгаа чинь өөрөө жоохон болгочихсон ер нь бол те метаверс гэсэн үг байхгүй. Тинчээ бид нар худалдаа авалт хийж байна те. Тэгэхээр одоо нөгөө технологийн шийдвэрт илүү юм виртуали те бүр яг дотор нь өөрөө ороод алхаж гүйж болдог төрний хэлдэг нөгөө хурж үзэж байрж үзэж болдог те. Яг тийм мэдрэмжтэй юм виртуал орчинд бид нар тэтгэл тэргүүд тэрлүү шилжин хүссэн хүсээгүй. Яагаад тэгэхээр бид нэг ингээ шилжээл явж байгаа те. Тэрнийг одоо шилжих хүмүүс нь ч гэсэн одоо ингээ бэлтгэдэг явж байгаа. За тэр хүмүүс бол одоо яг нөгөө нэг Roblox тоглож байгаа те. Одоо Minecraft тоглоод өсөж байгаа. Тинчээ ингээд хүмүүстэй хүүхдүүд найзуудтай болцсон те өөрийгөө илэрхийлсэн тинчээ world бүтээсэн тэнд ингээд нэг ийм бууны те скинийг $100 асуудал бодлоод авчдаг тийм behaviorтэй хүүхдүүд өсөж байгаа шүү дээ. Бүгд ингээд 2-3 generation ингээд энэ гарч иж байгаа 2 generation гарч иж байгаа. Тэгэхээр тэр хүмүүс чинь том болгонгууд яг metaverse ингээд зүгээр ажиллаад амьдраа те тэнцээд хайрлт дурлаад явах бол энгийн асуудал болж байгаа юм. Яагаад багаас нь бэлтгэгдсэн. Тэгэхээр тэрлүү бол чиглэх нь ойлгомжтой байх. Тэгэхээр бид тэрлүү чиглэсэн буюу тэр metaverse орчнууд руу чиглэсэн яг тийм одоо шийдэл санал болгож хөгжүүлнэ. Түүний хэлсэн нөгөө кросс платформ буюу маш олон платформ, маш олон ингээ метаверсүүд байгаад байгаа тий. Жишээ нь Монголд 2 байна. Тэнгууд ингээд чинь хэдэн мянга авах гэхэлээ. Тэгэхээр бүгд ингээл нэг метаверстэй шавахгүй нь ойлгомжтой тий. Эсвэл ингээд ганц метаверс нэг бүр амар цойлохгүй юм бол тий. Тэгэхээр бид нар тэр олон метаверсийн хэрэглэгчдэд бүгдэнд нь зориулсан тийм шийдэл бүтээгээл зориод ажиллаж байгаа. Тэгэхээр ингээ олон улс дэлхийн нийтийн одоо энэ чиг хандлага руу явж ийн хиймэл аюухан гэл актер асар хурцтай хөгжиж ийн. Ингээд эргээд харахаар хүн төрөлхтөө ер нь буцаад эндээ одоо юу гэдэг захируулчих юм биш байгаа даа гэсэн ийм бас нэг айдас ингээд давхар явагддаг л та. Эдгээр дээр та юу гэж боддөг вэ? Энэ одоо мэдгүй хүний одоо нэг айдас байгаад байна уу? Үнэхээр бас технологи буцаад тийм ээ хүн төрөлхтнийг юм захирах ч юм уу? Ийм боломж бий юу? Одоо зарим компаниуд гүйцэтгэх захирлаараа жишээлбэл робот тавьж авч шийдээ тийм ээ. Яг энийг болохоор яг захируулах гэдэг тал дээр юм бол илүү нөгөө нэг AI буюу тэ хиймэл оюухантай холбож ирвэл зүгээр ах гэж бодож байна. Технологийн хөгжил дээр яг одоо манай салбар дээр VR AR дээр бол тэ баг мэдээж их сул талууд байгаа хүмүүс одоо чинь ингээд physically active биш болчвол яах вэ тэ таргалт үүсгүү яах вэ гэдэг ч юм уу тэ. Эсвэл нөгөө нэг юм бодит юм нийгмийн харилцаанд орж чадахгүй болчих واخ гэдэг ч юм. Тэгэхээр тиймэрхүү зүйлсүүд байх бах. Гэхдээ тэрийг нөгөө нэг бид нар ялтчгүй зүгээр ашиглаж л чадах. Тэгэхээр бид өөрсдөө яаж ашиглахаас хамаарна гэж бодоод байгаа юм тийм. Ганц дийлдэхгүй юм бол хиймэл оюун байх гэдэг шүү дээ. Ягаад гэвэл чинь нөгөө өөрөө трейнигээ явж байгаа юм шүү дээ. Гэхдээ яг хүмүүс ингээ нэг хүний ингээ ярьж байгааг сонссон. Тэр нь юу гэхээр нөгөө нэг хиймэл оюун ухааныг хүмүүсээс ялгаж байгаа те хүмүүсээс доогуур оруулж байгаа ганц зүйл нь юу гэхээр хиймэл оюун ухаан нөгөө өөртөлт пен гэдэг. Физикли болоод биеийн болоод сэтгэлийн тийм зовлон шаардлага эргээд айгүй аюултай зүйл биш үү? Үгүй, аюултай биш. Яагаад вэ гэхээр яг нь физикли ингээд зовлон шаардлага мэдэрдэггүй байх нь бол те аюултай байж болно л доо. Нөгөө нэг сэтгэлийн эрүүл мэндийн те ингээд өвчин сэтгэл зүйн зовлон шаардлага мэдэрдэггүй нь өөрөө нөгөө нэг сул тал гэдэг аахгүй. Яагаад тэгэхээр ингээд тодорхой хэмжээнд хөгжиж байгаа бол тэр чинь ингээд хөгжиж явсаар байгаа нэг газар зогсон шүү дээ. Тэ зогсно. Гэтэл хүнийг нөгөө нэг байнгын цосоохгүй хөгжүүлэх зүйл нь зовлон шанал байдаг юм тийм. Зовлон хүн ингээд нэг зовлон ингээд давж гараад байдаг шүү дээ. Зовлон аваад. Тэгэхээр хүний урагшны хөдөлгдөг зүйл бол тэ байгаад байна тийм. Мэдрэмжинд нь байгаа тийм. Хиймэл оюун ухаанд бол тийм зүйл байхгүй учраас магадгүй яг хүмүүсээс ганц сул тал нь байх гэж яриад байгаа. Гэхдээ тэрийг би яг тэр чиглэлээс авчих юм шиг байна санагдахгүй. Бид хоёрын ярилцлагыг үзэж байгаа магадгүй одоо яг энэ талын чиглэлийн сонирхолтой залуучууд ч юм уу хүүхдүүд байвал ер нь та бүхэндээ хандаж болох уу одоо та сая сургалт явуулдаг хүнээ сургаж авдаг гэл ингээд ярьлаа шүү дээ. Тэгэхээр энэ чиглэлийг сонирхож байгаа залуучуудад хандаж бас хэлвэл юу гэж хэлэх вэ? Яг одоо манай extended reality технологи руу чиглэж байгаа тийм. За тэрс маа VR, AR, mixed reality чиглэж байгаа хүүхдүүд аягүй сүүлийн үеэр сонирхож байгаа хүүхдүүд нэлээд гарч ирээд байгаа. Тэгэхээр байгаа болов үзэж байгаа болов гэж бодож байна. Тэр хүүхдүүдэд хандаж хэлэхэд за маа дээр тийм хандаад ирэхэд чөлөөтэй манай аптек гэдэг яг Hub Innovation Center-ийн тохиол байрладаг компани байгаа. Манай пэйж ороод үзэж болно, сайт руу ороод үзэж болно. Бидэд энэ компаниг ихтүүлсэн нэг тийм амбишн байгаа. Бидэд ингэ санаагаа гаргачаа тийм
ингээд явж байхад бас ингээд няцаагдсан тохиолдлууд их байгаа байхгүй. Няцаагдсан ингээд өө наа чи бүтэхгүй нөө наа чи хоолно хизээ монголчууд гэдэг. Тэгээ тэр нь бас ингээд биднийг ингээд эхлэх юм ингээд инспайр болоо те. Яахлаараа шавдаг юм те. Яахлаараа ингээд бид нэг юм шинэ одоо ер нь бол өндөр түвшний технологи гэж байдаг хай те. Хай технологи гэж байдаг. Яахлаараа монголчууд нэг те хай технологиг хөгжүүлж болдгүй юм ингээд жоохон ингээд шар гажсан ч юм те. Тэгээд бидний хөгжүүлж эхэлсэн. Тэгээ ингээд хөгжүүлээд ингээд сервис болгоод ингээд санасан. Манайхаас санаа аваад бас бизнес эхэлсэн бас нэг хоёр яг VR дээр чиглэл бизнесээс хоёр ч компани байгаа гэдэг чинь. Тэгэхээр бидэд ер нь бол те одоо энэ чинь технологи учраас бид нар бол юм газар нутгаар ч юм уу эдийн засгаар лимитэд биш болчихж байгаа хэрэг. Тийм учраас хэрвээ энэ чиглэлээр хөгжүүлэх гэж байгаа соргож байгаа хүмүүс байгаа бол боломж байгаа. Бид нар хавтгаа байгаа. Тэгээ одоо ч тэнцээ байгаа Америкт байгаа, Европт байгаа хүнтэй бол нэг тийм асуудалгүй тийм одоо тийм нөөц болцооны тийм том харьцангуй тийм хол зөрүүтэй биш байхгүй. Тэгэхээр өөрөө л хичээх юм бол тэ өөрөөсөө судлах юм бол өөрөө хүсэх юм бол бидэд бол боломж байгаа. Одоо чинь дэлхийн нийтээр ч гэсэн VR-ын салбар дээр хийгдэг үзүүлсүүд байгаа байхгүй. За Монголд ч хийгдэг үзүүлсүүд байгаа. Тэгэхээр боломж байгаа учраас тийм шинэ технологи учраас үзээд алдаасаа тий оролдоод үзээсэй. Тэгээд хамгийн гол нь энэ технологийн яг тий үндсэн давуу талыг маш сайн авахж ойлгоод тэрийг нөгөө нэг хүмүүс зөв зүйлтэй хүмүүс зөв шийдэл болгоход ашиглаасаа тий одоо чинь физикли хийж чадахгүй байгаа зүйлийг нь хийхэд ч юм уу тий ментали одоо ингэ хандлаж чадахгүй байгаа зүйлсийг нь хандлахд ч юм уу ингээд чиглүүлж тэрлүү илүү сонирхож хөгжүүлээсэй л гэж бодож байна. Тэгээд чөлөөтэй тийм нээлттэй. Ерөнхийдөө энэ төрлийн компани гэх юм уу энэ төрлийн бизнесийг ерөнхийдөө бас байгаль орчинд ээлттэй баг эко гэж хэлээд байгаа. Энэ тийм ээ энэ одоо хэр одоо бодит вэ? Яг мэдээж бодит үл байх уу. За би хамгийн тод жишээд одоо тийм ковид анх гарахад яг ингээд нөгөө нэг ковид дөнгөж гарч байхад нөгөө нэг онлайнаар хурал уулз одоо олон улсын нөгөө нэг чанартай хурал уулзтууд аяг их болдог шүү дээ. Тэнгүүд одоо чинь team case мэднэ. Одоо alt space гэдэг ийм VR платформ байсан, сошиал платформ. Одоо metaverse гэж зарлагдахаас өмнө одоо бол хаагдсан л та. Тэгэхээр тухайн үед ингээд хамгийн сайн хөгжүүлэлтэй платформуд байсан. Тэр үед яасан бэхээр ковид дөнгөж гарахад тэнцээ нөгөө нэг ийм metaverse дотор ингээд олон улсын хурал гэсэн платформ. Баг 2000 хүнтэй ч лөө 2000 хүн оролцсон. Тэнгүүд тэнцээ их сонирхолтой тэр хурлын дараа сонирхолтой статистик гаргацсан байсан. За ингээд манай тэ metaverse дэх хурал 100% онлайнаар шүү дээ. Бүгд гэрээс 100% онлайнаар ингээд 3 4 өдөр болж өнгөрлөө. За бид хэд ингээд статистик гаргасан тий. Хэрвээ ингээд Америкийн тэр мужийн тэр хотод хийсэн бол бид нар тий тичнээ нөгөө нэг юуг за одоо чинь дистанцийг тий хол орон зайг хэмжээ. Тэрийгээ дагаад бид нар тичнээ нөгөө нэг тий одоо нөгөө нэг химийн хорт бодис шатаахтай машины нөгөө хорт угаарыг бид нар болиулжээ. Тий тичнээ хэмжээний бид нар нөгөө нэг одоо аюул эрсдлүүдийг ингээ бууруулж хөвчлээ ингээ амар олон стресс гаргасан. Тэгэхээр жишээ нь ингээ эдийн засгийн хувьд ч гэсэн бас өөр. Эдийн засгийн хувьд өөр өгөөжтэй. Дээрээс нь одоо чинь ингээ за 2000 хүнээс боди 500 хүн машин унаад очиж гэж бодлоо. Тэгэхээр чинь нөгөө нэг азон давхар цоолдог тэр хорт бодтой утаанд ингээ хийгээл гар ялгаруулаад очиж штэ. Тэгэхээр тэрийг зээр олгочих жоох тий. Хэмжлэн ингээ ийм өгөөжүүд байгаа. Бидний бас урилгыг хүлээж аваад би өөрсдөө хийж байгаа сонирхолтой ажлуудаасаа танилцуулсан танд баярлалаа. Тэгээ таны болон танаа одоо хамт олонний зорж байгаа хүсэж байгаа зүйлс бүхэнд бас амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Бидийг бас урьж авалцуулсанд баярлалаа. Тэгээ яг энэ чиглэлийн салбарын бас мэдээллийг хүмүүс түгээж байгаа тий. Мэдлэг хүргэхэд ингээд та бүхэн хувь нэмэр оруулж байгаад бас талхаад илэрхлээ. За баярлалаа. За